Сонсогч та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Баасан гараг бүрийн 19 цагаас та бүхэндээ нэгэн шинэ нэвтрүүлгийг хүрэхээр бэлэн болоод байна. Их хотын зөв хэмнэл нэртэй энэ хүн нэвтрүүлгээ бид Баасан гарагийн 19 цагаас та бүхэндээ радиогоороо түгээх хэлбэрээр мөн лайв хэлбэрээр та бүхэндээ хүргэх болно. Ингээд надтай хамт нэвтрүүлгийг хөтлөн явуулахаар зочин хөтлөгч энх баярагч маань хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвийн тэргүү. Тэгээ манай радиод бас зочин хөтлөгчөөр бас уригдан ирж оролцож энэ нэвтрүүлгийг маань хамтран хөтлөхөөр болж байгаа. За дараагийн зочин маань соёл урлагийн их сургуулийн театр урлагийн сургуулийн багш жүжигчин Наран Гэрэл багш маань хүрэлцэн ирээд байна. Ингээд бас манай нэвтрүүлгийн анхны зочноор болж уригдан ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Баярлалаа. Бүгдээрээ бас ингээд нэвтрүүлгээ хийгээд эхний дугаараа хүрэх гэж байгаадаа баяртай байна гэд нэвтрүүлгийн маань нэр Их хотын зөв хэмнэл. Их хотын зөв хэмнэл. Тэгэхээр Их хотын зөв хэмнэл гэдгийг одоо хоёр хөтлөгчөөс зочноос асуухад ер нь зөв хэмнэл гэдгийг юу гэж ойлгож байгаа. Ер нь бид нар энэ нэвтрүүлгээрээ юу хүрэхээр зорин яг одоо ингээд сонсогч та бүхэнтэйгээ энэ нэвтрүүлгээ хүрэхээр сууж байгаа. Тэгэхээр зөв хэмнэлийг бид нар яагаад бий болгох ёстой? Ер нь Их хотын иргэн бүр яавал бид нар ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой юм бэ? Энэ тухай та бүхэндээ бас хамтран ингээд хөтлөн хүрэхээр бид гурав маань хүрэлцэн ирээд бэлдээд ингээд сууж байна. Ер нь зөв хэмнэл гэдгийг юу гэж ойлгох вэ? Энх хоёр хичээн тухайд. Эндээс яриагаа эхлэе. За бид гурав гэхэд одоо энэ Улаанбаатар хотын иргэн тийм ээ. За ер нь бол хот гэдэг бол өөрөө хүн амын богинорл, хүн амын төвлөрөл. Игч бай, багч бай. За тэр төвлөрөл байна гэдэг маань тэнд хамт харилцсан бие биесээгээ хүлээн зөвшөөрсөн, хүндэтгсэн тэр хэмнэлээр явж ич тэр дунд одоо зөв харилцаа, зөв хэмнэл, зөв хөгжил бий болдог. Ийм учраас энд бол хотын үер нь эд эсийг бол хүн иргэн гэж ярьдаг. Хүн болгон өөрөө тэр хотын эд эс бөгөөд идэвхтэй оролцогч нь байж гэдэг учраас бид нар өнөөдөр их хотын зөв хэмнэл, их хотын хэмнэл биш, их хотын зөв хэмнэл. Тийм учраас энэ дээр бид одоо оролцож байгаа хотод амьдарч байгаа хүн болгон зөв хэмнэлээр харилцсан бие биентэйгээ одоо тэр харилцааг үүсгэснээрээ бидний амьдрал илүү тав тухтай эрүүл байна гэдэг маань орчны эрүүлээс гадна сэтгэл санааны эрүүл сарвал байдал. Бие бинийгээ хараад инээмсэглэж явах нэг өөр, бие бинийгээ хараад таагүй те харцаар харах энэ хоёрын хооронд аюу том ялгаа байдаг. Учираас хамтаараа одоо амьдрах энэ том соёлыг бид нэр хөндөх юм нэвтрүүлэг болно гэж ингэж ойлгож байгаа. Тийм үү? Нараа агшийн тухайд та юу гэж харж байна? Юу гэж ойлгож байна? Нэвтрүүлгийнхаа нэрнээс л бодоход бол одоо их хот гэдэг чи одоо нэг осондоо бол миний одоо том их өргөөл гэсэн үг юм да тий. Тэгэхээр тэрэн дотроо бол одоо бусдтай хамтдаа харилцан байна. Би ганцаараа амьдрахгүй бусдтай хамтдаа амьдрна, бусдтай хамтдаа цаашаа хөгжин, цаашаа дэвшин. Тэгэхээр тэр хөгжиж тэмүүлж ингэж явахдаа урд нь гарч алах уу, ард нь хоцроод явах юм уу? Нэг бол дунд нь ороод явах юм уу? Нэг бол тэр замаас нь гажаад ингээд зөрөөд яваад байх юм уу гэдэг бол тэр хүний өөрийнх нь ухамсараас л шалтгаална шүү дээ тий. Тэгэхээр тэр тухайл бүгдээрээ одоо өөрсдийнхөө бодол санааг илэрхийлж яриул илүү зөв зүйтэй болов гэж бодож байна. За миний хувьд болохоор би ч гэсэн хотын иргэн. Тэгээд надаас бүх юм бас эхлэлтэй олов гэж би боддог. Тэгэхээр надаас сонсогч танаас, үзэгч танаас те хотод амьдарч байгаа бол бүх зүйлээс таны хандлагаас, таны харилцаанаас, таны үйлдэлээс бас эхэлнэ гэж бодож байгаа учраас их хотын зөв хэмнэлтэд иргэн байхын төлөө энэ хүн нэвтрүүлгээс зориулан хүргэж байгаа гол зорилго маань энэ байгаа. Тэгэхээр зорилго нь бас тодорхой байвал иргэн бүхэнд бас ойлгомжтой, мэдээлэл нь бас илүү сайн хүрэх болов гэдэг үднээс энэ нэвтрүүлгээс хүрэхээр зорин ажиллаж байгаа. Миний хувьд бол ийм дүгнэлттэй байна. За ер нь бол хот маань ачаалаасаас нилээдгүй давчлаа. Анх хот маань хэдий хүн амд зориулсан яаж анх үүсэж исэн гэд эндээс яриагаа эхлэе л да. Анх буюу одоо өнгөрсөн Улаанбаатар хот буюу анхны төлөвлөлт маань ер нь яаж эхэлж исэн, яаж явагдаж исэн бэ энх яригч. За 20 дугаар зууны эхээр бол манай даа хүрээ гэж нэртэйгээр энэ төвлөрсөн суурьшил маань ойролцоогоор нэг 15,000 орчим хүнтэй байсан гэж түүх бичсэн байдаг. За энэний бол 10-аад мянган гадаадын иргэд
гол төлөв худалдаачид одоо хүмүүс байсан. 5,000 орчим одоо үлдсэн хүмүүс нь лам хуврагууд болон одоо бас өөр энгийн одоо ард иргэд байсан гэж ярьдаг. За ингээд үндсэндээ бол тэндээс одоо 30-аад оны үеэс эхлээд бол нэг анхны одоо тийм урсгалын дараа тийм ээ анхны одоо иргэн болон орон сууцны чиглэлийн нийгмийн чиглэлийн ганц нэг барилгууд бол барилж эхэлсэн гэж ярьдаг. Тийм. За ингээд барьж исэн юм маань үндсэндээ зүгээр л барьж исэн болохоос хөрхий тэнд ямар төлөвлөлт байх вэ тий. За ингээд 50-аас 60-аад оны үед болохоор яг одоо Оросын одоо мэрэгчтнүүдийн Орос ах нарын тий яг одоо жинхэнэ хотын төлөвлөлт гэж явсан. За тэр хотын төлөвлөлт бол үндсэндээ нэг юу гэдгийг нэг 450-аас 500 мянган хүний багтаамжтай хот байна. Өөрөөр тэр хотод ирээдүйд амьдрахгүй хүмүүс төлөвлөж шít. Тийм ээ. Яг үнэ. Тий. За яг хөө тэр нь бол тухайн үедээ бидний хэрэгцээг хангахаар төлөвлөлтийг бол хийгээд өгчээ. За тэр 450-аас 500 мянган хүний одоо багтаамжтай байхаас тэр хотыг бид нэр хөгжүүлж эхэлжээ. Барилгаж жуулж одоо бүх юмудыг хийгээд эхэлсэн байна. Гэтэл нэг сонирхолтой тоо байдаг. 10,000 одоо машин байсан гэж ярьдаг байхгүй юу? Одоо ерөөсөн машины тоо бол нийт. Гэтэл 2000-аас 2006 оны хооронд нөгөө машины маань тоо 500,000 хүрсэн гэж ярьдаг. 500,000. Хүний тоо болохоор нөгөөх маань одоо хүмүүс маань тоо нэмэгцээр байгаад нэг 2000-ад онд нэг 600,000 орчим хүнтэй байсан Улаанбаатар хот маань 2006 оны эцсээр сая болоод явцсан тий. Тэгэхээр альва юмд ч нөгөө өөрийн гэсэн багтаамж үйдэг. Тэгэхээр тэр багтаамжийг одоо яах вэ гэдэг чиглэлээр ингээд дахиад олон одоо төлөвлөгөөнүүд бол социализмын үед бол хийгдчихсэн. Гэхдээ тэр гоё гайхалтай төлөвлөгөөнүүд ерөөсөө биелэгдээгүй. Яагаад гэвэл дахиад нөгөөх маань нөгөө яг жинхэнэ тэр хотыг одоо эзэмших тэнд амьдрах хүмүүсийн оролцоо хангалтгүй тэрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн тогтолцоо нь ойлгомжгүй байснаас ингээд хот өөр ингээд тэлээ явчихсан. Энэний хажуур нөгөө төлөвлөгөөгөө хийх гээд уучраа олохгүй байж итл нөгөө төвлөрсөн суурин газар амьдралын боломжийг илэрхийлсэн нүүдэл их хэмжээгээр бий болж гисэн. Өөрөлд энэ нүүдэл маань өөрөө энэ хотын өнөөдрийн хүн амын одоо өсөлтийг бол харуулж байгаа. Гэхдээ энэ бол ингээд Монгол одоо Улаанбаатар гэдэг юм Монголын хувьд болж байгаа үйл зөвхөн биш. Энэ дэлхийн дахинд хотчлтын үйл явцаар одоо болж байгаа процесс байхгүй тий. Тэгэхээр бид нэр одоо араас нь хөөж юмаа сайжруулах гэж гүйсээр байгаа л гүйцэхгүй явж байна өнөөдөр. Гэтэл тэн дунд нэг хэсэг нь араас нь одоо зохицуулах гад түр засаг нь явж ялаа гэхэд нөгөө талаас тэр хотод суурьшаад ирж байгаа хүмүүс тэнд одоо амьдрах гад байгаа хүмүүс өөрсдөө тэр хотын зөв хэмнэлт зөв одоо суурьших шаардлагатай байгаа байхгүй. Тэхийн тулд тэнд хогой хаана зөв хаях одоо харилцаа нь ямар байх юм, олон нийтийн газар биеэ яаж авч явах юм, нийтийн тээвэрт яах юм одоо бүх энэ жижиг зүйлүүд чинь өөрөө хотын хэмнэл, дэг журам тэгээд зөв хандлагатай иргэдийг шаардсан үйл ажиллагаа болж таарж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний одоо яг өнөөдөр бидний цаашдаа хөндөх ёстой сэдв маань цаашаа улам дэлгэрээд улам сэдвэр явчихна гэж би ойлгож байгаа. Ер нь бол энэ удаад болохоор бид нар нүүдэлч ахугаас одоо суурьшмал соёл иргэншил шилжсэн тухай сэдвэр бэлхүү ярилцсан. Дараагийнхын нэвтрүүлгүүдэд бид болохоор тодорхой сэдвийн хүрээнд одоо жишээ нь кино театрт ямар дэг журам барих хэвтэй, урлаг соёлын газар бид нар биеэ хэрхэн авч явах хэвтэй, нийтийн тээвэрт яаж бид нар зорчих хэвтэй гэсэн одоо яг сэдвийн хүрээнд ярихаар төлөвлөд байгаа. Тэгэхээр хотыг маань ер нь бол төлөвлөгөөний дагуу ерөөсө хөгжөөг Улаанбаатар хот гэсэн тийм мэдээллийг би олж харсан л да. Тухайн үед одоо яг зочноор араа агшаага урьсан. Та яг анх хэдэн онд Улаанбаатар хотод орж ирэв? Тэгээ тухайн үед орж ирж исэн таны одоо Улаанбаатар хоттой танилцж байсан үеийн дурсамж, эрэг болоо сөрөг талын тухай асууя гэж бодлоо л доо. Тэгэхээр тухайн та яг хэдэн настай хотод орж ирэв? Айл аймагаас хотод шилжин орж ирэв? Тэр тухайга бидэнтэй уулзаач. Би ч одоо бас одоогоор бол бас л одоо орон нутгаас ингээд шилжил хотод суурьшаал ирж байгаа хүний нэг хүн шүү дээ, иргэн шүү дээ тоон. Одоо орж л явж байгаа. Тэгэхээр 1991 онд
анх Улаанбаатар хотод бол орж ирж ирсэн. Тэгээ Улаанбаатар хотод орж ирэх чи одоо бас юутай байлаа шүү дээ. Хяналттай шаардлагатай. Тэгээ орж ирсэн хүн болгоо одоо Улаанбаатарт иргэн болтгоо тий. Тэгээд нэг хэсэг байна. Тэгээд тэнд миний мэдхийл одоо ямар шаардлага байсан бэ гэхээр Улаанбаатар хотод нэг бол энэ хүн яалтчгүй Улаанбаатар хотод ажил хийх одоо зайлшгүй шаардлага нь энд байна. Энэ хүний мэрэгжлийн хөдөө орон нутагт байхгүй Улаанбаатар хотод одоо хэрэгтэй мэрэгжилтэн гэдэг үндснээс нэг бол байж болно. Нэг бол одоо Улаанбаатарын хотын хүнтэй гэр бүл болсон тохиолдолд. Тий. Гэр бүл болсон тохиолдолд ирнэ гэж байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор одоо тэр нь бас шалгууртай одоо өвчтөө настай ээж аавыгаа асрах тийм тохиолдолд одоо удаан байхаар бол байж болно. Бас тэгээ төр зур байх юм бол байхгүй. Ийм шалгууртай байсан шүү. Тэгээ миний их болохоор нөгөө тэр чинь өргөдөл энтрээ бичээд одоо энэ хуучин одооны 50 дугаар дэлгүүр гэдэг шүү дээ. Тэрний хойдолд авдаг байсан. Тэр өргөдлийг аваад нэг анкет энэ төр бүглөөл айгүй хэм болно. Тэр чинь бараг Улаанбаатар хотын иргэн болоод баяр бөөм баяр болоод найр их нь авдаг бараг болдог байсан тийм. Тэгээ миний болохоор би 91 онд Улсын хүүхэлдэйн театр гэдэг Монгол Улсын хүүхэлдэйн театр гэдэг одоо хүмүүст дарааны театрын хаалгаар одоо ч гэсэн байгаа шүү дээ. Зүүнлийнх нь хаалгаар ордог. Тэнд жүжигчнэр орцсон. Тэгээд яг нөгөө хүүхэлдэйн театрын жүжигчин гэдэг чинь бас нөгөө нарийн мэрэгжлийнхэн хэн дуртай хүн хийгээд идэггүй. Тэгээд тийм учраас одоо цаад байгуулгаасаа бичиг авна тийм. Энэ бол манад одоо хэрэгтэй жүжигчин юм аа. Тийм учраас хот руу шилжүүлж өгнө гэсэн байгуулгын бичгийн өгнө. Өөрөө бас өргөдөл бичдээ тэгж анх Улаанбаатар энэ 50 дугаар дэлгүүрийн арталтч тэр энтрийг өгвөл тэгэл тэндээс нөгөө зөвшөөрлийн хуудас болгоод одоо ингээд шилжүүлнэ үү гэдэг. Тэгээд орон нутг руугаа буцаж яваад орон нутгаас нөгөө бас одоо манайх шилжүүлье гэдэг бас зөвшөөрөл өгнө. Тий, зарим газрууд бас шилжүүлэхгүй шүү дээ, тий. Шилжүүлж ийна гэдэг. Тэгэл шилжүүлгээ аваад Улаанбаатар хотын иргэн болоод ээж рүүгээ оцтал. За ээжээ би Улаанбаатар хотын иргэн боллоо шүү гэж бөөм баяр болж идэв тий. Тэгэд Улаанбаатар хотын иргэн болно гэж айгүй шалгуур өдөртэй. Хоёр та хэдэн настай байсан бэ? Тэр чи одоо 18 50 байсан байна. Тий, анх орж ирж ирсэн. Тий. Тэгэл тэрнээс хойш одоо ингээд өдийг хүртэл яг Улаанбаатар хотын иргэн боллоо. Хэдэн жил болж? Тий, өөрийн чинь хэлснээр бол одоо нүүдэлчин Монгол гэдэг шиг ер нь ингээд энэ дүүргүүдэд бол ингээд амьдрал гэхдээ одоо бол яг Баянгол дүүргийн иргэн. Тэгээ ер нь бол бас Баянгол дүүргтэй хайртай одоо нэг удаа Баян зүрх дүүрэг рүү нүүрсэн. Тэгээд нөгөө дасан гацгийн даав зүйл ингэчээр буцаад Баянгол дүүрээд ирсэн. Тэгээд нэг хороолоод ингээд хороод наа цаам гараад ингээд ерөөсөө яваал идгээ тий. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэн болно гэдэг бол бас тийм нөгөө нөхцөл байдалдаар иргэн борохоор өөрөө бас ингээ хариуцлагыг ухамсарладаг. Тий, би энэ хотын иргэн учраас би бас хариуцлагатай байх ёстой. Ирэхээсээ гадна бас үүргээ ухамсарлана гэж нэг юм байгаад байна шүү дээ хүнд чинь тий. Тэгэхээр тэр талаа өөрөө бас илүү давуу тагаар бариад явбал бас хотын одоо зөв хэмнэл дотор бол бас хөдөлгөөний дунд нь ороод ингээл халахаар яваад ах байх л та. Нэг юм ажиглагдсан юм тухайд би бол жоохон хүүхэд байсан. Тэгэхээр хотын хүмүүсийг нөгөө хотын унган иргэн хөдөөнөөс хотод орж ирсэн гэдэг хүмүүс бас их ялгаад байдаг л да. Ер нь бол тэгж ялах нь миний хувьд бас буруу гэж боддог. Нэгэнд бид нар одоо төвлөрсөн газар суралцсангаа, ажиллангаа, хөдөлмөрлөнгөө амьдарч байгаа иргэд шүү дээ. Тэгэхээр бид өөрсдийгөө тэгж ялгарлахгүйгээр харин бид нар яаж зохицож амьдрах ёстой юм. Тэр соёлд тэр хөгжилд бид нар яаж хөл нийлүүлж алхах ёстой юм гэдэг маань ер нь бол маш чухал юм болов уу гэж харлаа л да. Таны ярианаас тэгээд асуух байгаа гол юм маань юу вэ гэхэлэр 80-аад оны, 70-аад оны одоо бидний өвөө эмээ ах эгч, аав ээж эднэр маань ер нь бол хотын соёлд бас багаасаа суралцсан байдгийн болов гэдэг нь анзаарэгддэг. Одоо ч бие авч явж байхдаа хотын гудамжаар явж байхдаа нийтийн тээвэрт явж байхдаа гэд ялгагддаг л да. Харин зарим тохиолдолд одоо нэг зөв бус байдлаар нэг бие авч явах байдалтай бусдаа харьцаж байгаа харьцаач гэдэг юм уу. Тэр байдал бас их ажиглагддаг болжээ. Тэгэхээр хувь хүний соёлоос бас их юм шалтгаалж ирнэ гэж харж байна л да. Тэгэхээр таны хувьд одоо 90-ад онд Улаанбаатар хотод наацхийн хүн бие авч явах соёлыг одоо эзэмссэн тийм зүйлийг та хаанаас сурж мэдэж олж авав? Одоо орон нутгаас орж ирээ хотын иргэн боллоо гэдээ ээж руугаа баяртайгаар ярьлаа шүү дээ. Тэгээ суралцсан. Мэдээж соёлд суралцсан. Хотын хүн байхын тулд наад захын ёс зүйтэй байх гэл олон зүйлийг бас амьдралын явцад хүн ингээд суралцаал явдаг шүү. Тухайн үед та яг хинээс их үлгэр жишээ авдаг байв? Хаанаас суралцсан? Тэр тухайгаа болцооч. Яг наад ярианы чи өмнө хэр бид нар ч одоо хүүхэд байхдаа хөдөө одоо би ч юм бол хуучнараа Дорногов аймгийн сүмбэрсэн. Одоо бол Говь сүмбэр аймаг гэх тийм бие дас аймаг болсон. Тэнд өсөж одоо төрсөн. Тэгэхээр бол хот явна гэж ингэдэг байхгүй хүүхэд байхад.
Аав хотоос ирэх бөөн баяр. Аавыг дагаад хот явах, ээжийг дагаад хот явах бол бөөн баяр. Тэр чи одоо хот явах гэж бэлдэн шүү. Гоё хувцас гаргана, угаан, цэвэрлэн, хотод очиод гоё байх ёстой гэдэг чи ингээд ээж багаасаа хүмүүжлээ. За одоо хотоорох гэж байгаа ямар хувцас өмсөж явах чинь одоо хувцас угаан шүү, эндүүдийн шүү, тэгээд ингийн шүү, тгий шүү гэл ингээд тий олон сайхан гоё явна гэдэг ойлголт тэгээд ингээд багаас сэтгүүд маань Улаанбаатарт очиход ингээд гоё ингэж очихгүй бол болохгүй гэдэг ийм ойлголттой. Тэгэл ингээл хүүхэд байхдаа ингээл хотод ирэхээр ингээл хотын эгчнэр амар гоё харагдаад хотын хүүхдэд амар гоё харагддаг байсан шүү дээ. Тэгээд дараа нь яг өөрөө хотод ингээд нөгөө иргэн болоод ингээд юусны арадаар болоод би ч сая дурлагийн их сургуульд 92 онд ороод 96 онд төгссөн. Яг жүжигчний ангид төгссөн. Тэгээд урлагийн сургууль гэдэг утгаараа ч гэдэг юм уу манай сургуулиуд манай багш нар их гоё. Ер нь л ингээл хувцлалт юмтэй яриа энэ төр нь одоо багш нар маань айгүй гоё хүмүүс. Одоо жинхэнэ одоо Унгой хотын иргэнгээд одоо миний багш Монгол улсын гавьяач жүжигч Мягмар гэдэг багш маань одоо энэ хүүхнүүдийн кино сэтгэлийн дуудлагаар их тоглодог. Хүүхэд их болдог. Тий, хүүхдийн дүрд их тоглодог гэсэн. Хүүхдийн дүр тоглодог гэсэн. Янзын жигтэй ихэн ганган одоо ерөөсөө ингээд бие авч явах бай. Бие авч явах юм ингээд ерөөсөө суудал муудал ерөөсөө тэгэл багшигаа хараад тэгэл ямар гоё юм бэ? Ерөөсөө л ийм л байх хэвээр байна гэдгийг чинь тэгээ багш өөрөө хэлэхгүй чи ийм байх хэвээр гэж хэлэхгүй. Өөрөө үлэлжүүлээд үзүүлчин. Тэгэл театрт очихдаа ингэж ирчээ. Театрт очихдаа бидний үед бол одоо ингээд дүүплээ барьж очиод дүүплээ барьж очичоод хувцас өлгүүртээ өгөөд өвлийн гутлаа тайлаад дүүплээ өмсөд бид нар театрыг хүндэтгдэг байсан гэл. Тэгж биднэрт ингээд зааж байгаа биш яг тэрийг ингээд тэгдэг байсан гэл хүүхнүүд чи ингэж хоргоо дээлэр гоёод л энэ төр гэл ингээд тэрийг түүх яриад байгаа байхгүй. Гэхдээ тэр нь бол биднэрт заагаал байгаа байхгүй тийм. Тэгэхээр багш нараасаа ер нь бас айгүй их юм сурсан. Тэгээд одоо мэдээж одоо Улаанбаатар хотын үндсэн иргэдээсээ бас суралгүй яах вэ тий. Тэгэхээр нүүдэл одоо нөгөө нүүдэл хот руу орж ирж байгаа түрүүн инк хоёрын маань ярьснаар бол нүүдэл хот руу орж ирж байгаа гэдэг бол яалтчгүй одоо дэлхийн нийт ч гэсэн тэгж шүү дээ тий. Хүн өөрийнхөө ая тухтаа дэд бүтэц хөгжцсөн. Тэрлүү ингээд яалтчгүй ингээд чиглээл наалт яалтчгүй өөрөө тэмүүлэл ингээд ирж байгаа учраас бас орон нутгаас орж ирж байгаа хүмүүсийг бол бас буруутгаж болохгүй. Тийм ээ тэд нар гол нь энд орж ирээ зөв амьдрах хэвээр нөгөө угтаж авж байгаа хүмүүс нь ч гэсэн бас тэр зөв одоо хэмнэлт яаж байх хэвээр гэдгийг бас ойлгож цаад хүмүүс нь ч гэсэн ойлгож бас зөв мэдэрчил амьдрах хэрэгтэй байх л гэж бодож байна. Хот явна гэдэг чи одоо бөөн баярлалаа гэдэг байсан шүү тий. Энд ингээд нэмжлэхэд ер нь бол хотчих гэдэг юм уу хотын иргэн байх унган хотын тэр одоо соёлтой гэдэг юм уу тэр соёлыг мэдэрсэн өссөн багаасаа одоо тийм байх ёстой гэсэн тэр юм бол ер нь 2 одоо 3 үеэрээ дамжиж тэр бол бий болдог гэж. Би нэг ном уншижсэн тэр нөгөө ямар хатаг шик хатагтай гээд тэнд ингээ Америкт одоо Америкууд ч бас нэг жоохон юм тий чөлөөдөө штэ. Тэнд амьдардаг одоо ажиллаж ирсэн одоо оюутан солилцоогоор тэр Францын одоо тий тэр нэг гэр бүлд очиод тэнд яаж тэр ёс зүй дэг журам тий тэр хамгийн бага зардлаар ямар одоо сайхан амьдарч болдог гэд маш их юмыг суралцсан тухайга тэр шик хатагын зөвлөгөө гэдэг номдэр байдаг байхгүй тий. Тэгээ тэр ном нь өөрөө бестселлер болсон гэд. Тэгэхээр би соёл гэдэг бол тий хотын одоо соёл гэдэг юм уу амьдрах хандлага хэмнэлийн асуудал бол ерөөсөө Сумаас аймгийн төв рүү. Аймгийн төвөөс одоо Улаанбаатар руу. Улаанбаатарт байгаа бид өөрсдөө гадаад очихоор зөндөл олон юм дээр шок болдог шүү дээ. Тий. Тэгээд бас гадны хүмүүс манаа дээр ирээд бас одоо тий бидний имийг ойлгох гэж бас тодорхой хэмжээний цаг хугацаа. Яг тэгвэл өөрийн гэсэн орон зай болгон өөрийн гэсэн хэмнэл, өөрийн гэсэн соёлыг бий болгоцсон байдаг. Тэгэхээр тэрэн дээр засан зогцноо тэрийг хүндэтгэж тэрний хамгийн одоо зөв харилцааг үүсгэж тийм иргэн байна гэдэг юм оршин суугч байна гэдэг өөрөө маш том хариуцлагатай ажил гэж харагддаг байхгүй юу. Тэгэхээр тэр 2-3 үеэрээ байна гэчээд одоо энэ дөнгөж ирсэн нөхөр одоо ийм байж тэгээд бид нар нэг орк гэд нэр өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр энд яаж нэхэр юу би бол энийг ингэж ойлгодгийн. Үнэхээр бол хариуцлагагүй байгаа иргэн одоо тийм нэр зүгээд байгаа байхгүй юу? Хариуцлагагүй байгаа. Түүнээс тэр дунд орж ирээд энэ хэмнэлд би ороод өөрийгөө бүр унган хотын иргэнтэйс ч илүү тий одоо
тийм соёлыг бий болгоо явж байгаа олон хүмүүс байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас аюу тийм одон талаас нь хараад хамгийн гол нь энэ одоо хүн төвлөгтөн бид нар хүн болгон 100 нас хүрдэггүй шүү дээ, тийм ээ. За яг хүрлээ гэж бодъё да. Тэгэхэд энэ 100 жилийн хугацаанд бид нар бие биендээ түшигтэй сайхан амьдрахын тулд энэ соёлыг одоо хариуц жохон айгүй хичээнггүй л асуудал байхгүй юу? Жохон тийм байхгүй. Энийг л хүн хийгээл сурчих юм бол хамгийн энгийн биеэ сурчих юм бол ямар их стрессгүй амьдрал бий болох вэ? Годомжинд гараад явж хахад өөрлөг чинь харахаараа хялалцаж хардаг. Энэ бол хамгийн энгийн зүйл энэ. Наазахын жишээ. Хамгийн наазахын жишээ тий. Тэгэхээр бид нар бол энэ нэвтрүүлгээрээ бол бид нар сөрөг имийг нэх ярихгүй. Хамгийн гол нь эерэг имийг их зөв зүйлд уриалсан. Зөв зүйлд уриалъя гэж байгаа учраас энийг бол бас энэ сонсож байгаа, үзэж байгаа хүмүүс энийг бас цаашдаа бас анхаарна. Бас тийм манай нэвтрүүлгүүдийг бас үзээ санал оноогоо бас бидэнд хүргэх. Комент хэсэгт та бүхэн манай нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ бас илгээж болно. Та бүхний бас санал хүсэлтийг бид нар нэвтрүүлэгтээ бас шигтгэн оруулаад дараагийн дугаартаа оруулах боломжтой. За тэгэхээр ер нь бол хүн суралцах ёстой, байнга суралцчих ёстой гэж ярьдаг. За тэгвэл бид нар эргэн тойрноосоо ээж аваасаа ах хчээсээ багшаасаа суралцдаг. Гэтэл огт суралцдаг бас хүмүүс байгаад байна. Олон жил амьдраад байгаа мөртлөө олон жил Улаанбаатар хотын иргэн, Монгол улсын иргэн Улаанбаатар хотод оршин суудаг гэсэн мөртлөө суралцдаггүй иргэн байгаад байна. Тийм хүмүүсийг ер нь яах ёстой юм бэ? Бид нар жишээ нь миний эргэн тойронд миний найз нараас тэ таны эргэн тойронд таны найз нөхдийн одоо дүүнэрч байд юм уу шинээр Улаанбаатар хотод оюутан болоод орж ирж байгаа хотын хэмнэлийг мэдэхгүй дээрээс нь хотын одоо соёл наазахын соёлыг мэдэхгүй ядчил нөгөө нэг одоо сая яг одоо нөгөө эрүүл мэндийн нөхцөл байдал маань одоо хөл хориотой байгаа энэ үед бол маш их анзаарагдчихээн л да миний хувьд өмнө нь бол автобусны буудлын дээр зогсоход бол автобус ямар бохир байсан бэ гэтэл одоо автобус маань ямар гоё цэвэрхэн цэгцтэй. Дээрээс нь автобусны буудлууд хүртэл ямар гоё цэвэрхэн болчихоо гэж би харж байна л да. Тэгэхээр наацхийн нөгөө өөрөөсөө гаргаж байгаа үйлдэлээ бид нар зөв байлгах хэрэгтэй гэдгийг ярьдаг мөртлөө өөртөөсөө эхлүүлж чадахгүй байгаа юм. Тэгээ тийм суралцахгүй байгаа хүмүүст юу гэж хандаж та хоёр хэлнэмээр юм зөвлөмөр юм. Би бол ингэж бодож байна. Суралцахгүй хүн гэж юусоо байхгүй. Суралцах мотивацийг хөгжүүлэхэд нь манай энэ нэвтрүүлэгч юм уу одоо тий эдгээр нөлөөлөх ёстой. Нэгдүгээр төр хоёрдугаар биш үү тий зөв хэмнэлттэй, зөв харилцаатай, зөв хандлагатай иргэд олон байх. Тийм хамт олон байхад дотор нь байгаа цөөнх бол аяндаа уусдаг. Аяндаа хөгждөг байхгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо бид нэр том улсын хэмжээгээр ярихаас илүүтэйгээр том хотын хэмжээнд ярихаас илүүтэйгээр гэр бүл дотроо тийм ээ анхны гэхдээ нэгж бол гэр бүл ижээ аав нь хүүхдтэй хэл ах トゥ одоо хүмүүс нь байдаг бол тэрийг үлгэрэл одоо нараа багшийн хэлдгээр тэр гоё багш нар бол ингээл хүүхдүүдэд гоё нөлөөлж шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ нөлөөллийн аргаар бие биенээсээ суралцсан гэдэг бол айгүй чухал гэж би боддог. Нөгөө тэгүр шүү дээ. Энд бас жоохон засаг захаргааны юм байх хэвээр. Хэрвээ та энд оюутан болоод ирсэн бол энэ хотын ийм дэглэмийг баримталдаг юм шүү гэдгийг тэр сургууль бол яг дэг журамтай зарчимтайгаар тий яг ориентац одоо ориенташн гэж хийдэг шүү дээ. Одоо ингээ хүмүүс ингээ шинээр ингээ орж ирэхэд нь за одоо манайх ийм шүү тийм шүү одоо энэ байгууллагууд чинь тийм соёл бүрдсэн шүү дээ. Бид нэр ийм дэг журамтай өдрийн цагаа ингэж уудгийн хувцаа ингэдгийн тий одоо өглөөний цагтаа ингэн гутлаад авчрах хэрэгтэй ч гэх юм. Ийм энгийн юмнуудын нөгөө нэг яг ингээд журам болгоод дэг журам болгоод тэр байгууллага дээрээ бий болгохдогтой нэгэн адил тэр одоо гэр бүл дотор хамт олон дотор энэ одоо эерэг энэ харилцаанууд өөрөө бий болоод ирэхээр аяндаа ингэж явчихна. Жишээлбэл одоо юу гэдгийг машин дотор явж байхад л гэхэд л асар их одоо тийм зүгээр л байж хаад машинаар зорчиж явахдаа бид нар маш олон одоо тийм сөрөг юмнуудыг энэ тэнтэй дүүр наачдаг шүү дээ. Тэ? Гэхдээ тэрэнд чинь маш энгийн бие биендээ зөв харилцаа бий болчих юм бол тэндээс аз жаргалтай гарлаа өдрийн ажил өндөр бүтээмжтэй болол явчихна.
Тэрний нөгөө өөрчлөж ярьснаар инээмсэглэл гэдэг чинь айгүй чухал байхгүй юу? Бүр асар чухал. Айгүй чухал. Бухимдал машины төвжрэлд ороод ингээл дахин өгөл яарал ингээд ингээл машин ингээл оруулангууд ер нь бол ингээл бид нар бас ингээл дандаа сэргэлтлаас нь биш ингээ айгүй гоё юмнууд бодоод бас ингээл аанда цаанаас ингээл гарч ирээд шүү дээ. Би чи сая бас нөгөө нэг жилийн өмнө явж ирчихэл нэг машин дахин өгөхгүй юу. Тэгэхээр хөөх юм авах гэж байгаа юм байна ингээл оруулсан чи урд тарсна ингээ ослоо хасахгүй тэгэхээр би Үгүй ингээ урд орчод ингээ ослаасаа зогсчих юм уу гэсэн чинь манай хүү гэсэн. Ээжээ талархал илэрхийлж байгаа. Өө ийм соёл бас гарцсан юм уу гэсэн. Тийштэй ээж. Өө за одоо тэрнээс хойш машин дээр дахиад өгөөл хөөхө оруулна шүү дээ. Одоо манай машинд ч оруулдаг болсон байхгүй юу. Хуучин болоод ерөөсө хамраа ингээд хэн төрүүлэхүүгээд ингээд идэг байсан бол одоо бүр ингээд дахиад өгөөд гараа ингээр ор гэд бүр ингээд ингэж оруулна бүр ингэж оруулна тий. Тэгээ оруулчихаа ингээд гой ослоо өгөөд талархал илэрхийлнэ. Нэг бодод бүр ингээд цонхоо онгоолгож байгаа дэлхийн уруугаа ингээд бүр айгүй гоё лайк дарна. Тэр чинь бас хүнд айгүй гоё нэг эерэг мэдрэмж төрүүлээ. За яста гоё ялцдаг өнгөтлээ. Надад зам тавиад өнгөт дараагийн хүн би зам тавьж байгаа байхгүй айгүй гоё. Тэгээд нөгөөхөө ослоо асахаараа. Энэ бол нөлөөллийн аргаар тий суралцж байгаа. Бас айгүй гоё нөлөөллийн ингээд хүнд ингээд тэгэл инээмсэглэл гэдэг. Яг энэтэй адилхан инээмсэглэл гэдэг чинь бас хүмүүст айгүй их ингээд эерэг үг хэлэх. Одоо би яг соёл урлагийн сургуулийн нөгөө ярих урлагийн багш учраас энэ нийтийн хэл ярианд нөлөөлнө гэдэг бол айгүй тийм асар юм том бас тулгымцсан асуудал болчиход байгаа байхгүй юу? Хөдөөч вэ? Хотод ч ер нь Монгол улсын хэмжээнд одоо ингээд нөгөө хичээл заах гэдэг тийм шүү. Энд ч гэсэн бас бид нар нөлөөлж айгүй тийм зөв эерэг үгээр ярих те яаж ярих юм хүнтэй яаж мэдлэгийн өглөө орж ирээд ахуулаад те энээс ахуулаад ингээд энэ бүгд ч л одоо манай нөгөө нийгэмшгэл юм да тий нийгэмшгэл тийм юмд л сургаж байгаа шүү дээ хүн ядаа сайн харилцаа гэж нэг хоёр гоё үг аахгүй тэр хоёр эерэг байх асуудал одоо ингээд гаднаас ингээд ажилд нь орж ирэхэд сайн байна уу захирлаа гэхэд захирал нь мэдлэхгүй өнгөрөөд те одоо эвгүй харахал юм бол тэр хүний ажлын бүтээмж өдөртөө шууд буурдаг байхгүй гэтэл зүгээр л айгүй гоё нэмсгэлэл захирал нь өнгөрөхөд тэр хүн ингээл сэргээ явчихна. Айгүй энгийн байхгүй юм. Маш энгийн тий. Бүр болохгүй ихэндээ нөгөө нэг зүгээр загварын нэмсгэлээр инээхгүй байхгүй тий. Зүгээр ингэж инээсээ инээхгүй гэж гисэн тий. Тэгэхэд явандаа сурч штэ хүнтэй. Оо гоё инээдэг болчихлаа шүү гэ. Тэр чинь инээмсэглэх чинь бас манайх чинь нөгөө сургууль дээр инээхийг заадаг байхгүй юу? Тэр шиг эхэндээ бол ингэж инээн, тэгж инээн нэгдүгээр подис гэдэг тийм ээ. Тэгэхээр яг тэр шиг бас инээхийг бас сурч штэ. Хүний өөдөөс инээмсэглэнэ гэдэг чинь бас айгүй яг түрүүний тэр нөгөө өдрийн нэлээд хэдэн одоо ачааллыг бол ингээд гоё хөнгөлөөл явчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр өнөөдөр одоо бидний ярьж байгаа энэ одоо сэдвийн их хотын зөв хэмнэл гэдгийг бид нэр инээмсгэл гэдэг юмыг бас айгүй онцлмоор байна л да. Бүгдээрээ штэ би биэндээ зүгээр л инээмсгэлээ. Үгүй ямар гоё вэ. За тэгээд бүр цаашд бол одоо нөгөө хааг гэж ярьдаг тийм үү. Сайхан анд нөхдүүд те. Тэгээд би биэндээ ямар гоё юм гоё энерги өгдөг те. Тэгэхээр годомжинд явж байгаа хин нэгэн хүн одоо өөрлөө чинь нүд нь ихцлэл харсан үед өөдөөс нь хараад эсвэл инээмсгэлдэг. Тэгэл болоо. Би одоо анх нэг цогцлмоо хотод таарсан байхгүй нилээ. Одоо тэр чинь дээр үед штэ бүр 90-ад оны ихэрч үж магадгүй. Тэгээд цогцлмоо хотод таараад би тэр мундаг гоё эмэгтэйг хараад өөрөө ирэхгүй гоё хүнийг хараад хүн чи харна үсттэй те. Гэтэл цогцлмоо наамд руу айгүй гоё хараад инээмсэглээд сайн байна уу гэд мэдлсэн байхгүй юу. Айгүй баярлж байгаа тэр тухайн үед. Яг тэгвэл Монголд бол яг нөгөө танихгүй үнийг хараад мэдлдэг гэдэг ойлголт ер нь байхгүй байхгүй ихэнх тохиолдолд. За баг танихгүй үнийг хараад инээмсэглэх юм бол энэ одоо жоохон юмтай биш байгаа гэж бодож байгаагүй. Тий. Тэгэхээр зүгээр ингээ гадуур ингээ гадаад ингээл одоо ажил төрлөө ч юм уу тий янз бүрийн байдлаар зочиод ингээ явж хахад харс тулгарлаа инээмсэглэнэ. Харс тулгарлаа та одоо сайн уу гэж хэлж байгаа нь та энэ өдөр сайхан байна уу л гэсэн санаагаар хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм одоо мэдчилгээний инээмсэглэлийн ийм харилцааны одоо асуудал бол асар их хэмиг зөөлнө л гэж би харж байна. Энд чинь бас л одоо манай их хоолын минь зөв хэмнэл байхгүй тийм харилцаа хандлагаас бас бүх зүйл ихтэй гэж ярьдаг шүү дээ. Хүн яаж харьцна, хүн яг тэгжил харьцна гэж ярьдаг шүү дээ тийм. За энэ инээмсэглэл дээр нэмээд нэг би бас нэг юм одоо ажил өөрийнхөө амьдралын туршлагаас бодит жишээ. Би одоо миний хувьд бол би ингээд бас
төрийн байгууллагад олон жил ажилласан, хувийн байгууллагад ажиллаа, олон улсын байгууллагын янз бүрийн төслүүдийг удирдлаа тий. За одоо ингээл тэр ажил маань бас үргэлжлэл явж байгаа. Тэгээд энэ бүхнээс ингээ харахад байна штэ. Өндөр албан тушаалтай хүн гадаадад одоо миний танилуд тийм үү. Хичнээн энгийн байнгын нэмсгэлд хүн дурам өгдөг байхад манай Монголд тийм ээ албан тушаал нь өндөр өс тусмаа нэмсгэл нь багасдаг тийм ээ. Юу илээ мэдлэх нь багасдаг. Тэгээд би тэр хүмүүст хандаа тий бас гоё нэмсгэлж байгаарэ. Таны нэмсгэл их үнэтэй шүү тий. Үнэтэй шүү. Олон хүний сэтгэлд гэрэл гэгээг өгнө шүү тий. Одоо энэ 76 гишүүн бол нэмсгэлдэг л байх л та. Бүгдээр нь тэн сайн мэдгүй. Гэхдээ миний ажиглалтаач миний амьдралын туршлагаар тийм байдаг байхгүй. Тэр бол их нэг таатай хандлага бол биш. Тийм учраас бид нар бие биендээ нэмсгэл, бие биендээ эерэг хандлага, эерэг харилцааг одоо бэлэглээ. Энэ бол зүгээр л үнгүй бэлэг гэхгүй. Энэ бол танаас гарч байгаа зөв одоо үлгэр дуурайлах шүү дээ. Тэгэхээр бид нар бас нөгөө хүнтэй харьцах хандлагаас илүүтэй нүүрний нөгөө ерөнхий мимик гэж багш нарын хувьд нөгөө жүжигчдийн хувьд ярьдаг ш. Тэгэхээр гоё хүнтэй сайхан харьцаад, сайхан мэдлээд инээмсэглэх энэ урайг энэ нэвтрүүлгээрээ бас дамжуулан үзэгч болон сонсогчдоо бас уриалж байна. Бид гурийн зүгээс. Тийм. Тэгээ та бүхэн маань үргэлж бас бусдаа сайхан харьцдаг, сайхан инээмсэглэн бусдаа бас угтдаг, харилцдаг нэгэн байгаасай гэж бас хүсмээр байна. Юу нэнийж байгаа хүнийг загнахгүй шүү те хүн. Яг ингээл загнах гэжсэн тэгэл инээвэл тэгэл яалтчгүй ингээл нөгөө стресс чинь буураад ажил үүдээс нэмсэглээд ингээд иглээ. Тэгэхээр ер нь бол нөгөө эргэн бүрээс танаас биднээс гэд бид нар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр аливаа гарч байгаа харилцаа, хандлага, үйлдэл, үг ярианаас бүх зүйл эхлэлтэй байдаг гэдгээрээ л бид нар ер нь энэ талаар яриад байна. Зөв байх, зөв хэмнэлтэй. Тэгээ Улаанбаатар хотын иргэн бол мэдээж тодорхой дэг журамд захирагддаг байх хэвээр, бие биендээ хүндэтгэлтэй ханддаг байх хэвээр гэдэг зарчмуудыг ярьж. Энэхүү хэрэгчийн тухай дөрөв ярьлаа шүү дээ. Тодорхой хэмжээнд бас дэг журамтай. Тэрэндээ захирагддаг. Тэрийг нь өөрт нь мэдэгддэг гэдэг та ярианыхаа ихэнд хэлжсэн шүү дээ. Тэгэхээр яг тэр зарчмыг нэвтрүүлж чадвал манай ард түмэн бол яг энэ цаг мөчид бол нэлээд ухамсартай, хариуцлагатай. Айгүй хариуцлагатай юм шүү дээ. Одоо энэ COVID-19 үед бол одоо ямар хариуцлагатай гэдэг нь харагдаж байна. За тэр одоо дугаарын хязгаарлалт байх ёстой л гэсэн яг мөрдөж байна тий. Тэр нөгөө дотор ч нь учиргүй тамхи татдаг байлээ шүү дээ тийм ээ. Оог тамхи татхаа ярьсан. Би бол манай хүмүүс бол бас айгүй одоо зөв бид нар чиглүүлж чадах юм бол их сайхан хүмүүсээ одоо мундаг соёлтой байна шүү дээ. Тэр чинь хүний соёлыг л харуулж байна, хариуцлагыг харуулж байна. Тэгэхээр би ингэж боддог юм. Үгүй би ч биш. Ерөөсөө энэ дэлхийн одоо хот суурин болгон ихэнхэндээ өөрийн гэсэн журамтай байдаг байхгүй дөрмтэй. Тэр дүрм одоо байгууллагад бид нар ингээд ажилд орлоо тийм ээ. Гэтэл тэр байгууллага хамгийн түрүүнд биднэрт дотоод журмаар танилцуулдаг тий. Гэр бүл дотор одоо жишээлбэл биднэрт өөрийн гэсэн бас тогтцсон юм байдаг тий. Тэрнтэй яг нэгэн адилаар энэ хотын иргэн болох гэж байгаа бол та ийм байх ёстой гэсэн тэр ерөнхий одоо чиглэл нь би байдаг л байх гэж бодож байна л да дүрм. Тэр дүрмийг албан ёсоор гаргаад батлаад энийг бүх нийтээрээ мөрдөх ёстой гэдгийг нэгдүгээрт бүр одоо хуульчилж өгөх ёстой. Нэг. Хоёрдугаарт тэрийг одоо шинээр орж ирж байгаа иргэн болгонд тэрийг танилцуулаад тэгээ одоо гар үсгээ авах нь цаашийн одоо яах ёстой юм тийм үү? Зөвшөөрч байна уу, үгүй байна уу ч гэдэг юм уу тийм танилцуулах ёстой байхгүй. Тий танилцуулаад тэгээд за би нэр тэр ч хүмүүс чинь мэдэхгүй байгаа байхгүй юу? Одоо би ганцхан жишээ хэлье. Над дээр гадны бас хэд хэдэн оюутнууд дадлага хийхээр ирж ирсэн. Энэ жилийн өмнө нэг Голланд Бельгийн оюутнууд ирэхгүй юу? За тэгээд тэр оюутнууд ирээд одоо нүүдэлчин соёл ахуйгаас суурин соёл иргэн шилжиж байгаа энэ одоо хотчлтын процессыг бид нэр газар дээр нь танилцах гэж ирж байгаа маа гэдэг. Сарын хугацаа дээрс. За тэр хүүхдүүдээгээ би аваад ингээд одоо машиндаа суулгаад явж штэ. Тэгээд ирээд энэ юуны одоо бөмбөрийн хажууд ирлээ л дээ. Гэтэл тэнд чинь нөгөө түн бужигнсан газар. Гэтэл ерөөсөө ингээд нөгөө зам хөндлөн бүр дураараа ингээд гарцгааж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ ингээд гарч яхад нөгөө сууж исэн тэр Голланд охин
энэ яад ингэж байгаа гэрэл байдгүй мүү? Замын нөгөө явган юм байдгүй мүү гэдэг ингэ асууж байхгүй юу. Тэгэхээр би явган хүнийх бол байгаа. Энд бол ингэ зах учраас ингэ бас ийм төвлөрөх их үүсчихсэн байна. Нэг, хоёрдугаарт чиний судалгааны ажил одоо эхэлж гин гэж ойлго. Тийм. Яг энэ мөчөөс яг чи тэгэл ойлго. Яагаад гэвэл бид нар маш том газар нутагтай нүүдэлчин байсан маш олон хүмүүс одоо өдөөнөөс ингээд нүгээд ирсэн зах дээр одоо борлуулалт хийж ажиллаж байгаа хүмүүсийн бас нэлийн хэсэг нь тийм хүмүүс байгаа тийм өөрсдөж байгаа хүмүүс нь ч тийм байж магадгүй тэгэхээр бид нар энэ донд бол яг ингэх ёстой гэдгийг ойлгуулж чадаагүй одоо нөгөө нэг хотын захиргааны гэдэг юм уу хотын холбогдох хүмүүсийн нэг асуудал байлаа гэхэд нөгөө талаас нь иргэн тэрийг хэвшээгүй байл гэсэн үг. Тэгэхээр энийг бол чи одоо энэ судалгааныхаа ажлын зүгээр л нэг хэсэг гэл ойлгочоорой гэдгсэн чинь энийг л өнгөрчихсөн байхгүй тий. Тэгэхээр ер нь бол яг одоо хамгийн энгийнээр хэлэхэд бол энэ хотын энэ зөв хэмнэл гэдэг бол өөрөө дүрмээр л зохицуулагдана да. Эдийг би хэлэх гэдэг л да энэ тий. Одоо нэг сайн нэгдэж чадчих шүү дээ. Одоо гадаа харахад бол маскгүй хүн байхгүй шүү. Байхгүй тий. Тэгэхээр бүгд л масктай. Тэгээ маск зөөлгсөн бол зөөх ёстой. За одоо ингэн бөөгнөрч болохгүй шүү гэсэн бол бөөгнөрөхгүй гэл ингээл одоо айгуу сайн бол манай хотынхан чинь мундаг хүн шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ бодит жишээнүүдээ бид нар одоо яг одооноос өөрөөсөө эхлэх тийм ээ зөв иргэн байх зөв хэмнэлтэй амьдрах гэдэг зарчмыг марталгүйгээр яг амьдралдаа өнөөдрөөс та хэрэгжүүлээрэй сонсогч та бидэндээ хэрвээ санал нэгдэж байвал тий зөв хэмнэлээр их хотын иргэн байгаасай их хотын иргэн болоосай гэж хүсмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн маань зорилго ерөнхийдөө бас сонсогчд маань үзэгчд маань ойлгомжтой байсан болов уу гэж найдаж байна. Тэгэхээр ер нь хотын иргэн бүхэн хотынхон төлөө гэсэн бас чин сэтгэлтэй тэр сэтгэлээ үйлдэлээрээ үгээрээ бид нар гаргаж авах хэрэгтэй гэдэг ийм зарчмыг бид нар ярилцлаа. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт бас өөрийнхөө ярьж амжаагүй энэ зөв хэмнэлд энэ их хотын иргэн байхад бүр зориулан бас ярий гэсэн тийм бодол, тийм одоо төлөвлөсөн бодол байна уу? Та хоёрт одоо жишээ нь сая бид гурийн ярианаас бас сонсоод ямар дүгнэлтийг бас өөртөө бий болгоо. Ер нь яах ёстой талаар өөрийнхөө бас бодлыг хуваалцаач. Араагш. Зачнасаа. Уул ингээ хотын тухай яриул нэлээл их гоё юмнууд байна тий. Ийм шүү, тийм байсан шүү гэл. Би нэг миний хайр гээд кинонд явжсэн юм. Тэгээ кинонд явж байгаад нэг юм бас л яг одоо энэ хот төлөвлөлтөнд нэг юм газар очиж зураг авсан юм. Тэгэл нэг зураг авахар чинь жүжигчд нэмчээд тоглол нөгөө юу наад камер ажиллаад тэгээд бүгд чимээгүй гэл тэгээд би нэг яг тэнд нэг хүний ширэн дээр үсэн ингээ номыг эргүүлээ суужсэн байхгүй. Тэгээд ийм нэлээд зузаан тэгээд нэг юм ном Улаанбаатар хотын нэг ойгоор гаргасан юм уу? Одоо би нэрийг санахгүй байна. Түүх мөхийг ингээ бичсэн. Төлөвлөлтөнд гэл анх. Одоо тэр тоглож явах үеийнхэн бичлэг болон материалуудыг та өөртөө авч чадсан уу? Тэр нөгөө нүүр хувирагчаар явжсэн байхгүй би. Тэгээд тэр номыг уншижсэн чинь анх энэ одоо газрыг яаж сонгосон тухай нэг хамгийн ихэнд нь тийм домог байсан. Нэг юм одоо ламыг явуулж гинэ. Тэгээд тэр нь дөрөв дагуултай гэл тэгэл газар үзэл яваал байсан. Тэгээд яг Улаанбаатар хотын энд ирээд тэгээд одоо ойлгож байгаагаар бол зайсан толгой хавцсан болов гэд би тэрийг уншиж чата тэгж л ойлгоод тахгүй домог. Тэгээ зайсан толгой дээр ингээд суулгаад нөгөө лам аваад нөгөө дөрөв хүнээ яваад аргал нэг ургамал чөлөөдөө ингээ аваад иргээд тэгээ аргал уугуулад тэгээ гол дуугуул гээд одоо бодвол энэ төв талбал энэ төр байх л да тий домог юм чинь тэгэл уугуулаад тэгээ тэр аргалын одоо нөгөө юугаар уугж байгаа тэр утаагаар цаг агаарыг юу яасан ч гэлөө ингээд айгүй гоё өвчтсөн тийм домог уншаад би хөөх энэ Улаанбаатарыг чинь газрыг сонгох гэж ийм одоо тийм мундаг эрэл хайгуул хийж замдаа бол нэлээд гоё газруудыг үзсэн тий. Тэгэхээр энэ бол одоо салхилуул ингэн тэгнэ гэдэг тэр өгнүүд нь их гоё өгнүүд байсан. Ийм түшигтэй нуруутай ийм газрыг ингээд энд байгуулъя гэсэн гээд ийм домгийн бичсэн мэт би харчаад нэрэл үнэхээр л гоё газар юм да. Төмөө олонд одоо түшигтэй буянтай үнэхээр л сайхан газар сонгож дээ гэж би тэрийг уншаад харж байсан байхгүй. Тэгэхээр хайрлахаас аргагүй тий. Яг хүн амын төвлөрөл нь ингээд их болоод ингэчлээ. Жишээлбэл
оюутан байхад бол бас харцангуй хүн амын төвлөрөл бол бас айгу баг байсан. Машин тэрэг ч гэсэн цөөхөн байсан шүү дээ. Тэгэл нөгөө хаяда автобустайгаа ер нь хувь хүн машин их цөөхөндөө цөөхөн тийм хувийн машинтай бусдын тэгээд автобустай тэгээд автобусандаа чигцэлдэж орвол орно орохгүй бол тэгэл ер нь алхацдаг байсан шүү дээ. Ингээд сургууль руугаа нийлээл оюутны байраасаа алхах чинь тэр чинь ч гэсэн ер нь бол бас одоо ингээд тухайн үедээ бол ёо яста нэрээ ямар хол алхах юм бэ малхах юм бэ энэ төр гэл тэгдэг байсан. Одоо бол харин ч бүр харцангуй хүмүүсийг алхах тий хөдөлгөөн хий гэд ингээд ийсэн чинь хөдөлгөөнийг хий гэдээсэн бас л нэг л зөв хэмнэлтэйсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр бол хөдөлгөөн их цөөхөн байсан. Тэгээд тэр үчи одоо нөгөө зах зээлийн үе байсан шүү дээ. Бид нэр чи оюутан байхад эд яг зах зээлийн хүн үе байсан төвлөрөл байхгүй тий. Тэгээд хүн ам цөөхөн ингэж их одоо гялгарууд ундааны сав тий ийм юмнууд ингэж их хаяг баг гардаг байсан юм да тий зах зээлийн үед. Хүнсний бараа юм арай баг байсан. Олон төрөлтэй биш арай. Тий тэгээд энэ химийн бүтээгдэхүүнтэй юм хаяглууд ер нь баг гардаг байсан юм шиг байна тий. Энэхээр хичээн тухайд за өнөөдөр их хотын зөв эмнэл гэдэг энэ сонирхолтой сэдвээ хямдчилтаа эхэлж гин гэж бодож байна. Тий. Тэгээ энэ дээр бол гол хүндсэн юм бол нэгдүгürt түүхээ мэдэх ёстой гэж сая одоо багш хэлж байна тий. Түүхээ мэдэх ёстой. За хоёрдугаарт хот гэдэг бол өөрийн дэг журам бий болцсон байгаа. Гэхдээ тэрийг нэг нийлүүлээд нэг цаасан дээр буулгаад тэр дэг журмыг албажуулах хэрэгтэй юм байна. Тэрийг одоо иргэдэд одоо яг таниулж явах хэрэгтэй. Хэрвээ яг энийг үшээ хийгээд эхэлсэн бол уучлаарай тий. Бид нар мэдэхгүй гэсэн юм хэлж магадгүй. Гэхдээ энэ бол яг ингээд за хотын зөв хэмнэлийг бүрдүүлж байгаа эд эс нь өөрөө өөрөх гэр байгууллага хамт олон учраас тэр дунд бас энэ чиглэлээрээ одоо сайхан хамтарч ажил бие биендээ ингэж гоё зөв санаануудыг дэлгэрүүлэх, бие биендээ нөлөөлөх ийм зүйл хийгээсэ. Ялангуяа энийг би энэ одоо сайхан идэвхтэй сайхан залуучуудтай бас урайлж байна. Тэгээ ийм бодож байна. За тэрний дараа бол бид нар хамгийн энгийн зүйл бол инээмсэглэл шүү гэдгийг бас бид гурван хүндлөө хүүхдүүдтэй сургаал эхлэв. Тэгэл бид гурав бас нэлээд их шүдэ гаргалаа. Шүдэ гаргалаа. За тийм. Тэгээ цаашдаа бол ерөнхийдөө бол бид энэ чиглэлээр одоо олон хотын зөв хэмнэлэхээр маш олон одоо сэдв хамрагдана. За энэ дээр бол одоо ингээд одоо хөршүүд яаж зөв амьдрах ёстой, гэр хороолт яах ёстой, ямар байвал зохистой юм. За орон сууц одоо нийтээрээ амьдарч байгаа орон сууцсанда цөмөрөө яаж одоо сайхан зөв зохистой байх вэ? Соёл урлагийн газар, олон нийтийн газар тий бие яаж зөв авч явах юм. За бид нэр үзүүрийг яаж зөв үзэх юм ер нь. Тий. Одоо гайхалтай биш үү тэр чинь тий. Бүр ингээд тэр чинь өөрөө асар том соёл байна тий. Соёл байна. За тэгээд нийтийн тээвэр дотор бид нар нийтийн тээвэр за энэ одоо замын одоо энэ трафик байна тий. Одоо ингээд бол машинууд шүлжээ. Гих мэтлэнгээр маш олон асуудлууд байгаа. За хувцлалтын асуудал байна тий. Зөв хувцлалт байна. За энэ бүх зүйлээр одоо би бас бидэнтэй энэ одоо зүйлийг дэмжиж сонсоод үзээд байгаа иргэдээс бид нэр саналыг хүлээж авахд бол бэлэн байна. Тийм учраас энэ олон сэдвүүдийг цаашдаа үргэлжлүүлэн ингээд хөтлөөд бид нар нийгэмд ямар ч гэсэн тодорхой өөрчлөлтийг бий болгоход зөвхөн энд хөтлөөд гэдэг юм уу зөвхөн энд санаачлаад ярьж байгаа хүмүүс биш үүнийг сонсож байгаа хүн болгон та бүхний оролцоо та бүхний санал онол маш чухал шүү гэдгийг л би онцлж хэлмээр байна. Эхэлж байгаа шүү гэд. Би яг таныг сая өөрөө ч ярьжсэн чи айгүй гоё мэдтэй нэг юм санаанд орчихлоо. Тэр чинь 2004 оны үед юм байна. Би яг үйлдвэрчний салийн төвөрдөн дээр манай албан байгууллага гэсэн байхгүй. Тэгэл ингээл уршаа гараад нөгөө цонхроо хараад уцаар хараад ингээл зогсож байсан. Богдуулан дээр ингээл утаа гарч идэг байхгүй юу? Яа нэ богдуул шидэж штий гэдэггүй гэсэн чинь манай. Харин чи өгдөнөөс гараад байгаа штэ нарагчаа гэдэг. Хүш энийг онцгой хөдөлрөөр яриад би айгүй итгэвтэй. Онцгой хөдөлрөөр залгаад онцгой хөдөлрөөр яна мэд энэ их чинь ажиллагаа цонхоор харсан чи богдуудаас утаа гараад байна. Галт өмөр гарсан юм шиг байна гэсэн. Баярлалаа их чи харин тийм ээ бид нар мэдээлэл авцаа одоо унтрааж байгаа. Яг л тань шиг хүмүүс баймаар байна. Ингээ мэдээллийг өгөөд баймаар байна гэсэн би амар баярлсан шүү. Айгүй үүрэг гүйцэтгэсэн. Таны үүргээ бас биелүүлж шүү. Айгүй үүрэг гүйцэтгэсэн тий. Тэгээд таснаа мэдж байгаа гэж байна. Унтрааж ийн гэсэн чи нөгөө хүмүүс ч гэсэн айгүй санаа намарч байгаа байхгүй. Оо галынхаа очсон
санаа зовдөг иргэд байна гэдэг. Тэрэндээ өөрөө айгу кафе амьдраад байгаа байхгүй. Би онцгой байдал руу мэдээс гал гарч байгаа айгу баяртай. Тэгэхээр яг л ийм зан чанарыг өөртөө бий болгомоор байна. Тэрийгээ илүү их сайн хөгжүүлмээр байна гэдэг үүднээс их хотын зөв хэмнэл гэдэг нэвтрүүлгээ сонсогч та бүхэндээ мөн лайвыг үзэж байгаа үзэгч та бүхэндээ бас зориулан хэмнэл радио 91.7-аас та бүхэндээ зориулан хүргэж байгаа юм шүү. Тэгээд баасан гараг бүр 19 цагаас би та бүхэндээ их хотын зөв хэмнэл гэдэг энэ нэвтрүүлгээ тогтмол хүргэж яхаар болсон. Тэгээд лав гараг та бүхэн бас манай нэвтрүүлгийн давталтын дугаарыг хүлээж авч сонсох боломжтой. Давталтын дугаарыг та бүхэн лав гарагийн 20 цагаас бас хүлээж авч сонсоорой гэж уриалмаар байна. Тэгээд нэвтрүүлгээ төгсгөөд нэгэн урай гуруула хэлээд дуусгая. Хотын соёл биднээс эхэлнэ.